Жигшил Сүрэнгийн Чимбэрэн эмч. Би анх удаага Жигшил Сүрэнгийн гэдэг овгийг чинь сонсч байна. Жигшил Сүрэн эмчил гэдэг тийм ээ. Хавдрын эмчил гэдэг тийм ээ. Бөөрний гэдэг үлээ илэгний гэдэг тийм ээ. Ингээд биднес овгоо ерөөсөө хүнд хэлдэггүй болохоор монголчууд бас нэг тэгж эцгийн нэрийг хамаагүй хэлдэггүй шүү дээ. Тэрнээсээ болоод ингээд тэр эзэн нэгэн цагт хэрэг болох хэвээр тэр юм хэлдэггүй. Намайг жишээлбэл одоо боролдоо мегмөр гин гэтэл миний аавыг содно бэлгин. Тийм болоо биш шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл боролдоо нь миний хүү ээж идэг. Ингээд бүр бодлоо тэгээ мангас сангас одоо юу вэ хоч моч өгөөд ингээд явчих шүү дээ. За тантай танилцсантай их баяртай байгаа. Дээрээс нь би хүмүүс танилцуулж байгаадаа бүр туйлын их баяртай байна. Би таны нэг найзтай таарсан. Тэгсэн чинь цаатах чи хичээлдээ яг тэ нэг онцордог хүн байгаагүй шүү дээ. Та хаана төгссөн? Би 10 жилээ 23 дугаар тусгай сургууль гэж. Орос 23. Тий. Тусгай гэдэг үг нь яагаад өгсөн гэхэлэр тэр үед орос хэл заадаг. Тэгэхдээ бусад нөгөө цэвэр орос сургуулиудыг бодох юм бол монгол хэл заадаг байсан. Тийм учраас нөгөө тусгай гэдэг үг нь хэлний тусгай сургалттай гэдэг ухааныг л хэлж исэн юм шиг байна. Тэгээ нэг гоё зүйл нь манай 23 дугаар сургуульд зөвлөлт холбоот улсын дандаа алдартай гавьяад нэр хүнтэй тийм мэрэгчлэн багш нар ирдэг байсан. Би 90 онд төгссөн. 80 онд ороод 90 онд төгссөн. 90 он гэдэг чинь жинхэнэ нөгөө 88 оноос перестройка чинь гарч ирээд Горбачев нөгөө зөвлөлт холбоот улс чинь задраад яа тэгээд манай 90 оны нөгөө ажил хувьсгал бид энд гэрээ янзлах гээд улсаа төхнүүлэх гээд тийм ээ. Дандаа аав чи хаана аль нутгийн юм бэ? Миний аав Содон Даржигийн Жигжид Сүрэн Сүхбаатар аймгийн Асгад сумын гаралтай. Одоо хуучин хэлгээр бол одоо Сэцэн хаан аймгийн Дарган гошууны за ахна шүү дээ. Даргангийн тийм бай. Дарганг одоо дархчуул гэж их ярьдаг тийм ээ. Адууны их нутаг гэж ярьдаг. Тэгээ алтааваа шүтэж биширдэг ийм сайхан нутгийн. Тийм бай. Тийм бай. Ээж чинь ямар мэргэжлийн хүн? Манай ээж бол юуны ноолуур ноос мэргэжлийн. Монгол улсад бас энэ ноолуур ноосны үйлдвэрлэлийн хөгжүүлэхэд асар их гавьяа байгуулсан. Өөрөө манай ээж бол одоо Мөнхаан сумын. Гэхдээ хуучин бол Мөнхаан сум чинь бол одоо Хинтээ аймагт харьяалагддаг байсан. Тэгээд 40-од оны сүүлээр Сүхбаатар аймгийг яахад хамгийн Сүхбаатар аймгийн цахын сум болгоод Сүхбаатар аймагт нийлүүлсэн. Мөнхаан бол би бас сайхан бас Мөнхаан бол очоод ээжийнхээ сум дээр очлоо. Тэгээд ээжигээ дагуулад очисон бас бид мэдэхгүй нүд их байд юм байна шүү дээ. Тийштэй ерөөсөө холдчихсон тийм. Тэгсэн тэр Мөнхаан яагаад Мөнхаан гэдэг нэртэй байсан гэхээр Мөнхаан тэр өөрөө тэр уулын бэлд төрсөн байна шүү дээ. Хөө ямар мундаг юм бэ? Тэнд өсөж бодсон байна. Тийм учраас Мөнхаан гэдэг нэртэй бол одоо Монгол улсын уул овоодын чинь нэрийг яхад яг хааны нэртэй бол ганцхан Мөнхаан. Тийм биш, тийм бэ. Мөнхаан чинь тийм учраас тийм байна. Мөнхаанд нэрээр нэрлэгдсэн. Ямар сайн. Тэр миний ээж маань одоо яг ноос ноолуурын инженер, технологич, мэргэжилтэй шинжлэх ухааны бас гавьяат ажилтан. Миний ээжийн хийсэн гоё одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол бид одоо санд шүү дээ. Ноолуурын цамцнууд чинь янз янзын өнгөтэй гараад байна шүү дээ. Тэр дотроос нэг ийм улаан хөрөнгө байдаг шүү дээ. За тий. Тэр ийм өнгө энтрийг хийсэн гэж ярьдаг. Хийсэн гэдэг нь ноолуурыг өнгөд оруулах тэр өнгийг гаргах нь шүү дээ. Өнгийг гаргаж чинь тийм байна. Тэгээд одоо сүүлийн хамгийн том бүтээлүүд нь бол одоо сарлагын хөврөөр яг ноолууртай адилхан хөнгөн, зөөлхөн ийм одоо хувц идэл хийж байна. Оймс, цамц, альчуур одоо юу л бол. Тэгээд тэр технологи ингээд аймагуудаар тараагаад жижиг дунд үйлдвэрлэл хийх тэр нөхцөлийн бүрдүүлж технологи ингэж суурлуулж өгөөд яваад идэм байл. Жинхэнэ жижигэн тэгж явдаг юм байна. Яг нэг патент энэ төр гихгүй. За энийг сур. Тэг энийг үйлдвэрлэл. Тий. Тэгээ аймаг болгонд л одоо хийчих гээд үзээд яваад байт юм байна шүү дээ. Манай аав болохоор өөрөө бэлчээр дижилийн мэргэжилтэй хүн. Тэгээд бас аавынхаа бас нэг хийсэн ажлаас бахархдаг зүйл бол миний аав Монголын бэлчээрийн ургамлыг Монголд ургадаг бүх ургамлыг цуглуулж чадсан байна. 9 удаагийн экспедицээр Америкуудаа нэгдээ Ютагийн их сургуулийн Даг Джонсон хамтарч 9 удаагийн экспедиц 90 оноос хойш хийгээд бүх үрийн ургамлуудыг үрийн цуглуулад
Тэгээ одоо бэлчээр дээр байгаа нэг ургамал алга болоход дараа жирээ тарьчих нь ш тухайда. Тийм байна, тийм байна. Тийм лаборатори байгуулаад генийн сан үүсгээд тэгээ бид одоо өнгөрсөн жил аавынхаа нэрмжит тэр генийн сангийн лабораторийн бас гэр бүлээсээ тогтчуулж тэгээд бас олон улсын нэг юм хурлыг 2 жил нэг удаа тогтмол хийдэг байх. Жигжид сөрөв сан байгууллаа. Тэгээд одоо Тэгвэл жигжид сөрөг бол одоо өстэй хүсэл мөрөөдөлтөд хүрсэн юм байна. Чи нөхөр эмч 23-д орсон. тий. 23-ыг тэгээд орос хэл сайн сурсан уу? Одоо тэр орос хэлний ачаал би одоо энэ Казахстан, Орос энтерт одоо орсоор илтгэл тавьж Чөлөөтэй илтгэл тавьж хичээл зааж ингэж явж байгаа л гэж боддог. Орос найз нар маань ярихлаар гүчист ямар ч акцентгүй яг л орос хүн шиг ярьж штэ гэдэг. Тэгэхээр би одоо өөрөө сайн ярьдаг гэж хэлэх үү юугүй. Гэхдээ Монгол хүнд бас нэг тийм хэлний онцлог байнаггүй юу? Хэл маш хурдан сурдаг. Бидний аялгаунд тийм онцлог байна уу? Та одоо мэдэн штэ. Солонгос, Японууд англиар ярих гэж баларна штэ. Баларгүй. Илүүсэг байхгүй Японууд нь. Хөрх юм уу Вьетнам бол бүр хэмнэлд. Тэгэхдээ бидний энэ хэл авианы үг дотор энэ олон төвхтэй дуудлагч байна. Байна тий. Нөгөө талаараа багадаа нэг орос хэл сурцсан учраас бас Европ хэлний, славян хэлний бас дуудлага, акцентуудыг бас сурчихлаар энэ хоёр хослохлоор бас их тусдын болдгийг болов гэж боддөө шүү дээ. Тий. Гэхдээ манайхан ч орсоор бас мундаг шүү тий. Аа. Намайг жоохон 10 жил дөнгөж одоо 23-т ороход би ч орс хэл байхгүй. Одоо зайсанд гэр ороод өссөн. За. Одоо хүмүүс ингэж ярихлаар би тань бүр нэг онёгоо ярьж Нэ, гээ. тий. Саяхан би нэг залууд ярихгүй. Залуу надаас асууж байна. Ах та ер нь хаана багада хаана өссөн гэл. За. Зайсан гэсэн чи. Оо багасаа тийм лаг байсан юм. Тэгэж та одооний залуу ч тэггүй. Хоёр гөрний зам. Тэгэхээр тэр үе чинь зайсан гэдэг чинь хотын заах. Тий. Нөгөө хідэн алтар хөвгтөд туулгол дээр сайхан наран шарагдаад тоглоал өссөн нас шүү дээ. Тэгтэл одоо нэг шиг юм байгаагүй. Ачиж ерхэг сагаар дүүдэг. Яг тий. Тэгээд зайсанд сургууль орохдоо зайсанд байсан орос цэцэрлэг энэ төр хүмүүжсэнгүй. Тэр үеийн скетний хүмүүс гэдэг чинь юу хотын төвд орос цэцэрлэгт сурцсан. Намайг ч одоо 1-р ангид ороход манай ангийн хүмүүс ч орсоор чөлөөтэй багштай ярьдаг байсан. Газ 24-оор очиж авдаг. Тий. Тэг чи миний муу ээж аав хоёр чинь дөнгөж скетэн болцсон Ленинград сургуульд өгсөөд тэгээд ажилдаа ороод тэгээд нэг хотод сууршаад дөнгөж ингэж хэлж ийсэн. Тэгэл манай ити чинь ямар ч хамаагүй сургуульд оруулж чинь гэдэл миний аавын дурсамжийн номдор байдаг байхгүй. Ахын минь тэр зайсангийн 32 дугаар сургуульд оруулсан байна. За. Тэгээд намайг болохоор миний аавын одоо хуур ах нь шагдар сүрэн гэдэг одоо нутгийн ах. Хөдөө аж ахуйн яамд бас удирдах ажил хийдэг байсан. Гүй жигээ хүүгээ тэнд оруулахгүй шүү. 23-т оруул гэд намайг өөрөө бүр хөтөлж шаг ах маань. За. Тийч ойчил шалгалт өгдөг байсан. Хин дуртай хүмүүс нь тэгээд орчихгүй бас. Тийм шүү. Өөрөө 4 цагаас ахвал ойчилж ойчир авцсан. Тэгээд аав намайг дагуулж аваачаад тэгээд шалгалт өгүүлжээж орж ирсэн шүү дээ. Тэгэл нэг халтар өртөө нүр амын сайхан угаагаад явуулж ирсэн баг таа. 23 Орос 3 энэ төр гэ тийм ээ. Тийм. За тэгээд та дараа нь ямар сургууль төгссөн бэлээ? Тэгээ 23-аад төгсөөд тэгээд ерөөсө 4-р ангиас эмч болно гэд толгоонд кодлогдсон. Яаж вэ? Яг одоо эмчл болох тийм зорилго. Бүгдээрээ л эмч болно, багш болно гэдэг байсан шин. Ер нь бол тэр бодолтой үнэн шивжээ. Уу яг их хүчтэй нөлөө үзүүлсэн л дээ. Миний хайртай одоо ажаа гэж авгаалдаг ээжийн өсгсөн их чинь одоо бидэнд бол эмэйл байхгүй юу? За ажаа. Гураа ээж шахуу ажаага эмэгтэйчүүдийн хор тавдраар алдсан. Тэгэхэд би одоо дөнгөж 12 настай хүүхэд учир мэдгүй, өвчин зовлон мэдгүй. Тэгээд 12 настай байхдаа анхудаа бас хавдар судлалын төв эргэж очисон байгаа шүү дээ. За анхудаага орж байгаа тэр лөө. Тий. Тэр чинь дотор нь оруулахгүй. Эмнэлгийн дэглэмжийн тэр шар байшин. Тий, шар байшин. Нэг хол явж исэн. Тэгэл ээж минь нэг юм халуун савтай хоол энэ төр барьцсан. Тэгээд цугтаа очиод эмээ хаглаанаас дөнгөж гараад ирцэн. Тэгээд нөгөө гадаа саатанд нь уулзаад нэг өнсөлчээл. Тэгэл яажсэн. Тэгээд тэрнээс хойш нөгөө хавдрын дахиад тэгээд гэртээ их хавдрын төгсгөлийн мөчүүдийг гэртээ өнгөрүүлсэн л дээ. Тэгээд гэрт нь очиод одоо би энэ яаж яах гээд дагуулад нэлээ одоо хүнд болцсон үед нь ээж авчихсан юм шиг байна. Тэгэхэд одоо 1-р хороолд өнгөж ашиглалтанд орцсон байлаа. Тэгээд тэнд очиод ороход эмээ минь
бүр ингээд хөвтөж чадахгүй, сууж чадахгүй гитсэн ингээд цүлхийгээд усаар дүүрсэн. Хавдар нь гитсээрээ тархацсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ нуруу нь байнга өвчтөй, өвдөлтөй. Тэгэл одоо эмийнхээ нурууг хилээдэг. Гэлдэг гэсэн. Эмийнхээ нурууг хилээдэг гэж гэсэн. Байнга өвдсөн, бүр их шаналцсан, бүр турцсан. Нүүр ам ингээд турцсан чинь аргас шиг болно шүү дээ. Тэгээ нөгөө сайхан сэргэлэн нэмсгэлсэн, цадгасан царай зүс байхгүй болцсон. Тэгээд л нурууг нийлсэн чил намайг их онгорсон байх гэж би одоо боддتي. Оо ажаагийнх нь одоо өвчин байхгүй болчлаа. Ямар сайхан гартай юм бэ? Хүй. Гэт хилэнгууд. Тэнгууд би чи нөгөө хөөрчин шүү дээ. Нэрэл тэгж яаг бодно шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгээ нэрээ хотлоо би мэдэхгүй. Ямарсан тэгж хилээд тэр юм мундаг урам ээ үгүй. Тэгээд за миний хөө эмч олоорой. Тэгж хэлсэн үү? Яг өөрөө тэгж хэлсэн байхгүй. Эмч олоорой л. Тэгээд ядж яхад яг тэр үед нь бид нар чинь Орос зурагт үздэг байлаа. Орос хэлтэй болцсон хүмүүс. Тэгээд зурагчийн ерөөсө хоёрхан сог байлаа шүү дээ. Монгол телевиз, тэгээд Оростэй л байсан шүү дээ. Тэр үед нь Авицен гэдэг юуны арабын мундаг эмчийн тухай кино Орос телевизээр гарч ирсэн. Одоо залуучууд бас үзэж болно л да. Яг YouTube-аар хайх юм бол Авицена гэдэг яах юм бол гараад ирнэ. Өө тэр мундаг эмч яаж одоо хүмүүсийг эмчилж байна? Яаж түмэн олны төлөө зүтгэж байгааг нь хараад тэгээд нөгөө хүүхд чи хөөрчин шүү дээ. За би ерөөсөө л эмч болох юм байна гэх. Тэгээд л ерөөсөө толгоонд кодлогч. Тэрнээс хойш өөр мэржил гэж толгоонд ерөөс орж ирж байгаагүй. За. Тэгэхээр аргагүй чин зорилго тавьж тэр үед чин бүрэн эмчийн чин зорилго тэр үед л бий болсон байна. Эми чин бий болгож өгсөн байна шүү дээ. Мундаг ташуур өгсөн байна. Тэр их зөөлөн гар гэдэг юм ухаантай үг ээ. Айхтар ухаантай үг л хэлсэн гэж одоо би одооний өндөрлөгөөс бодоход бол их л урам хайрлж ийм болохын төлөө л их үг бодож хэлсэн байх гэж бодоод байхгүй. Одоо ингээд тариа тариулцахад өвдөхгүй тарьж гарна. Яасан сайхан зөөлөн гартай хүүхэд вэ чи гэдэг штеп биднээс. За тийм байдаг гэж. Тэгээд дараа нь 10 төгсчөөд ангаахт ганцхан сургууль байсан шүү дээ. Ангаах ухааны их сургууль гэдэг тийм. Ангаах ухааны дээд сургууль нэртэй байсан шүү. Тэр шалгалтаа өгсөн би чинь 10 жилд өсөхдөө жигсаалтын дунд 23-т нь төгсөж байгаа шүү бас муу. Гайгүй. Тэгвэл тэргүүл хэсэгт нь явж байгаа. Олон ангиудын бүх ангиуд 23 штэ. Тэгэхээр чинь дээрээсээ 23 гэдгсэн сайн. За гайгүй сурсан юм байна. За. Тэгээд гайгүй гэж бодоод шалгалт өгж байгаа штэ. Тэр конкурс өгдөг тэр жил бас хөл өмгийн дэлхийн аварга болоод л Европын гойлоо дэлхийн аварга гойлоо би одоо санахгүй байна. Тэгээд нөгөөтгөө үзмээр санагдана. Бид нар чинь нөгөө советский спорт гэдэг ийм сонин уншнаа. Нөгөө спортод их дуртай. Тэгээд нөгөө хоккей, хөл бөмбөгийн чинь бүр тэр тусмаа. Тэгээд теннис би өөрөө теннис тоглодог байсан учраас том талбайн теннис тоглодог байсан. Тэгээд теннисний юу тухай энэ уншина. Тэгээд нэг конкурстаа нэг бэлдсэн юм шиг хөл бөмбөг үзээд байгаа юм шиг ингэсээр гад нэг шалгалт өгсөн. Байхгүй унц. Конкурсээс унц. Нэг удаан зурсны доор үлдчихэж байгаа шүү. Тэгээ байхгүй шүү. Тэр үчи ямар яриулаад мөнгө төлөөд орчин гэж байхгүй шүү. Тийм сэтгэхгүй байхгүй. Тийм. Тэгээд бүтэн 1 жил 3 дугаар эмнэлэгт лабораторийн тасыг шал угаасаа. Бүр эмнэлэгт очиж. Зорилгоос ухрахгүй байгаа шүү дээ. Тийм байна. Тий. Тэгээд тэнд шал угаагаа тэр хоорондоос одоо нөгөө унтсан хүн чи одоо бэлдэхгүй болохгүй шүү дээ. Тий. Тэгээд одоо биологи хичээл, хими хичээлээ үзээд нөгөө монгол хэл дээр бас үзэхгүй бол орос хэл дээр бас тийм үг хэллэгийн сайн зөв ойлгох тэр энэ бас их чухал юм байлээ. Тийм байна. Тэгээд л бэлдэж байгаа л өгсөн. Тэгсэн харин гайгүй өгсөн шүү. Нилээн дээгүүр бичигдсэн. Тэгээд орсон. Их шалгалтаа их тэр үе чинь 15 оны баалаар үнэлдэг байсан нэг шалгалт. Тэг чи 14 гээд 28 оноо тэгээ карманы оноо нэмээд их дээгүүр бичиж байгаа шүү дээ. Дээгүүр орж. Тий. Тэгээд 91 онд ангаах ухааны дээд сургуульд оюутан болж илаа та. Яг тэр үед биднээсээ амьдрал яг ийм хоёр нөхрийн амьдралаар солигдчихсэн шүү дээ. За яг биднээс энэ нөхөртэй зөв амьдарсаар 30 жил миний хувьд гэхэд 30 жил болсон. Тэр амьдрал маань 91 онд яг дуусчихсэн тийм ээ. Өөрөө яг 10 жил төгсөөд яг 1-р курст ороод тийм ээ. Тэр шал угааж явах үед энэ хүн бидний амьдралыг хүлээж авсан. Капиталистууд. Одоо нэг зах зээлийн мэйл ингээд олон юм яриад байгаа байхгүй ерөөсөө капитализмд орсон шүү дээ. Энэ дүрсийг харах юм бол бүр шууд нүдэнд харагдаж байна. Ерөөсөө л ийм систем солигдож байгаа шүү дээ. Тий. Гэтэл энэтэй цуг
та мэрэгжил сонгож исэн тэр ангаах чинь бас оронгоор иргэсэн шүү дээ. Энэ нийгмийн шилжилт зөвхөн одоо эрүүл мэндийн салбар гэд бодох юм бол зөвлөлт холбоот улсаас асар их дэмжлэг авдаг, эмч нараа бэлддэг тэр системээс орос хэлнээс англи хэл рүү шилжих бүтэн 10 жилийн шилжилт байхгүй. 90 оноос 2000 он. 2000 он хүртэл 10 жилийн ийм шилжилт явсан юм биш үү? Ангаахад тийм ээ? Тий. Ангаах зөвхөн одоо оюутнууд биш. Ерөөсө салбар тэр чигээр. Тэр чигээр. Тэр чигээр. Нэр томьёо тэгэл одоо багж хэрэгсэн хүртэл. Зүгээр зориуд энэ дээр бас нэг онцолж хэлэх санаа юу вэ нөхөөр тухайн үеийн зөвлөлт холбоот улсын эрүүл мэндийн тогтолцоо бас их мундаг байсан. Их мундаг. Одоо энэ ковид-19 энэ их бужигнсан үед энэ тогтолцооны давуу тал одоо харагдаж байна. Юу гэхлээр босоо удирдлага байхгүй. За наадах шиг гэсэн юм байна. Удирдах болдог. Тий. Тэгвэл ингээд хавтгай буюу хэвтэй удирдлагатай болчихлоор хүн болгон дур дураараа ажиллана шүү дээ. Тэгин. Одоо энэний жишээ бол Европын тэр өндөр хөгжилтэй орнууд хар. Нөгөө Герман чанар, Итали брэнд гэж бид ярьдаг шүү дээ. Тэгтэл ковид-19 дээр барьж тавьж алдчихж байгаа шүү дээ. Асар олон хүмүүс аллаа. Одоо дур дураараа. Тий. Тэгтэл манай тогтолцоо чинь босоо тогтолцоо тэр хിവэрэ бас байна шүү дээ үлдсэн. Тий. Тэр утгаараа нэг удирдлагын дор хурдан маневрлах зохион байгуулалтанд орох боломж ус бүрдэж байна. Энэ бас муу юм биш шүү. Муу юм биш. Альва зүйл дотор сайн юм байдаг, саарч юм байдаг. Тийм учраас бид альва сайн юмыг авч дараа нь улам сайжруулж явдаг энэ системд явах хэрэгтэй шүү дээ. Миний мэргэжлийн нэг онцлог нь юм баггүй. Мис засал хийдэг хүн чинь шууд худаг бариад хүнийг хагалж чадахгүй шүү дээ. Ангаах хичнээн мундаг ном уншаад номон дээрээс хагалгаа хийж сурдаг. Заавал дадлага хийж сур. Тэгнь. 3 настай хүүхд хийл тоглож чадна шүү дээ. Тий. 3 настай хүүхд ямар мундаг төлдөр хуур тоглож Бетховны симфони дээр тоглож чадчихээн. Эн чинь бол төрөлхийн авьяас. Гэхдээ төрөлхийн авьяасаар очиод хүнийг хагалгаа хийгээд хүнийг эцэг отлоод байж чадахгүй те. Тийм түүхийг би сонсоогүй. Та сонссон юм уу? Тэгэхээр бидний энэ сургалтын тогтолцоо бол залгамж халаанаасаа суралцж үргэлжилж явдаг ийм тогтолцоо. Энийг бол англи дээр supervised гэж нэрлэдэг байгаа. Манай монголоор бол халамжлан хүмүүжүүлэх тогтолцоо байхгүй. Тий. Одоо зөндөө олон халамжлан хүмүүжүүлэгч нар ирдэг ч байсан. Тийм ээ. Тэгээд нөгөө багшийн алдаа шав дээр баг гарна. Тэр шав дараагийн шавьтай өгөхдөө бүр багасгаж өгдөг. Тэгэхээр алдааг аль болох багасгаж явдаг ийм тогтолцоо байхгүй. Тийм байна. Багшийн тогтолцоо бол яг тийм байна те. Дамжуулдаг дээрээс. Ялангуяа мис заслын тусламж үйлчлэг бол бүр энэ онцгой. Тийм учраас багш шавийн хамтын ажиллагаа тэгээд сурсан мэдсэн зүйлээ өвлүүлэх тэр тогтолцоо гэдэг бол өөрөө асар чухал байхгүй. Манай эрүүл мэнд тэр дотроо мис заслын тусламж үйлчлэгээ дотор бол би нэг 100 хүн ирээд яваа. Нэг дандаа нэвтрүүлэг болгон дээр хэлж байгаа. Тэгээд би таныг шууд хэд утцсан юм бэ? Таач дандаа энэ тэнд имлэг тэр янз бүрийн завгал байхын сая энэ ковидын үеэр ажилласан уу? Оо би имлэгээрээ л ажиллалаа. Имлэг дээрээ л ажиллалаа. Тийм баха уцаараас авахгүйсэн. Би ч бас нөгөө хагалгаа хийж байгаа хүн үзэж байгаа аль болохоор хүн үзэж явахдаа уцаа авахгүй боддог. Тийм шүү дээ. Тэг хүний юмд анхаарал төвлөрсөн байж байгаа л утас ширмсээ аваад тэр чи үзүүлж байгаа хүнд хүртэл тийм итгэл алдрах байдал үүсэн шүү дээ. Тийм учраас тэрэн дээр утсыг аль болохоор ажил хийж байгаа үед бол авахгүй. Таны фэйсбүүк рүү орж болох уу? Болов уу? За аюултай таны фэйсбүүк рүү ороод улам гүнзгий танилцъя. Тэгээд таны фэйсбүүк, таны сошиал ертөнцөөр таны одоо албаа хэлхээсээр орж тантай улам гүнзгий танилцах хүсэл байна. Чин бүрэн зэгс сүрэн гэж орж ийн үү те? Тэгж байна. Энэ одоо миний одоо фейс профайл гэж нэрлэдэг байгаа. Одоо чинь фейсбુક чи хоёр юмтай болчиход байгаа. Нэг нь бол одоо яг хувийн профайл өөрийнхөө одоо өмнө ашиглаж байсан. Одоо бас нөгөө олон нийтэд мэдээлэл түгээх яах утгаараа явах юм бол пэйж гэж бас нээчээд байгаа тийм ээ. Пэйжээр орж байгаа тийм. Нөгөө зэгс сүрэн гэдгээ урд нь оруулвал их сайн. Аавынхаа нэрийг урд нь оруулвал тий тэр хэзээ нэгэн цагт тэрэг бол нэгэд хоёр дахь хэлчихье. Энэ яасан мундаг зураг вэ? Энэ хаана юу зураг олж тавьсан? Яг одоо тал нутагт нар яаж манддаг гэдгийг харуулж байгаа гоё зураг. Тийм шилийн богд дээрээс авсан зураг. Тийм үү? Шилийн богд
Танай нутаг. тий манай Сүхбаатар аймгийн цагаан сарын өмнө зориуд бас очиж бид нар ч бас уул усаа шүтдэг сайхан ёс заншил байна штэ. Он гарахаас өмнө бас хулган жил гарах гэж байна. Хогтой хүн хулган жил үзнэ гэдэг одоо яаж тий өөрөө хулган жилтэй. Өө та хулган жилтэй юу? Би хулган жилтэй. Таны шинэ тоолд эхэлж байгаа юм байна да. Таны тоолд эхэлж штэ. Тэгээд би нэг хулган жилд их бэлгшээд штэ жил гараад хүмүүсээ жил орлоо гэж хайгаад байдаг. Мэдгүй надад бол их тийм дандаа амжилт дагуулсан сайхан жилүүд байдаг. Тийм үү. Тухайлх юм бол 0 настайдаа хулган жилдээ төрсөн байна. Төрнө гэдэг чинь За тэр бол агуу. Агуу зүйл. Хоёрт би 12 настайд анх удаага сайн дүнтэй сургуулаа төгссөн. Урд нь дандаа нэг орс хэл мэдэхгүй 3-ын дүнтэй төгсөөд байсан чи анх удаа сайн дүн авч. За. Тэр их ухаантай багш манай ангийг дааж исэн Анна Михайловна гэдэг математикийн багш байсан. За. Тэгээ би нэг тоондоо их сайн. Тэгээ нэг орс хэл орс уран зохиол дээр 3 авчаад идэх ерөөсө болдгоо. Зөв. Тэгсэн багш маань бүр орс хэлний багштай очиж уулзсан байгаа шүү дээ. Дараа нь би мэдчихэж байгаа. Чин бүр нэг энэ удаа нэг дэмжээ 450-аад гаргачихаач гэж. Тэгэл тэрнээс хойш би нэг ч удаа дунд гараагүй. Нөгөө нэг эмээгийн нэг мундаг үгүй шүү. Тэр урам өгдөг тийм ээ. Зориг тодорхойлдог. За ингээд их сайхан зураг байна. Энэ шилийн богдоос ингэж харагданаа. Математикийн нар хэрхэн мандж байгааг энэ авсан юм аа тийм юм сайхан. За доош нь явъя. За эн чинь одоо эмч дөнгөж болчиход байгаа зураг уу? Дөнгөж саяхан л одоо орчин цагийн зураг л дөө энэ пэйж хууц нээсэн учраас бас нэг юм арай тийм бигээл гоё зураг тавих гэж зориуд бас мэрэгжлийн зурагч нар авахсан шүү. Тийм байд. Таны фэйсбүүк рүү маш олон хүн хандах баг. Өөрхий асуух сурвалах юм их байгаа бидэнд. За ингээд цааш энэ гадаадд байгаа энэ юу хүмүүс үлээ? Ба энэ Австрийн Линз гэдэг хот. За. Австрийн Линз гэдэг хот энэ юуны хорт хавдрын том хурал болоод энэ дээр би илтгэл тавьсан юм. За. Энэ Австрийн Линз хотод бүр очиж илтгэл тавьсан. Хорт хавдрын өвчлөл Монгол улс хэрхэн хорт хавдартай тэмцэж байгаа юм бэ гэдэг талаар. Тэгээ тэнд амьдардаг энэ монголчууд тий Монгол айл ус угтаж аваад энэ залуу маань бас тэндээ бас юутай эмнэлэгт ажилладаг бас мундаг. За. Эмнэлгийн мэргэжилтэй биш, IT чиглэлээр нь ажилладаг юм байл. За. Тэгээ энэ талбайг би зөрүүд ярих гэдэг. Энэ харагдж байгаа энэ талбай бол нөгөө айхтар сүрхий Хитлерийн хамгийн анх удаа гарч үг хэлсэн талбай байхгүй. Линз хотод. Вен. Тийм. Вен төрсөн хүн шүү дээ. Герман. Тийм, Герман биш шүү дээ. Биш. Австри. Австрийн Венд төрөө тэгээд энэ Линз хотод анхны одоо улс төрийнхөө илтгэлийг тавьсан. Зөв. Тэр балконыг бүр ингээд зөрүүд ингээд жуулчдыг ирүүлэх гээд улаан цэцгээр ингээд бүрхсэн байж байгаа. За. Уул хадаар бас энэ хайкинг гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Тийм. Энд бас их явах дуртай. Ялангуяа манай намайг нэг хавдар судлалын төвийн захирал байхад орлог захирлаар одоо ч ажиллаж байгаа Баяр сайхан эмч маань бол одоо энэ уулын спорт олон хэмжээний мастер байхгүй. Тэгээд хөтлөө дагуулаад. Тэгээд бид эдийг уруу татаад. Тэгээд одоо энэ бол яг бурхан халдун хайрхны наан зогсож байгаа. Бид тийшээ гарчаад тэгээд сайхан буугаад байж байгаа байдал. Тэгээд энэ ч бас их учиртай. Бид бол одоо жил болгон гарч бас хавдар судлалынхаа тугийг аваачиж Зөв. Одоо юу гэдэг хэмрийн сэргээнэ гэдэг шиг. Тэгээ бидний залбирч хэлдэг зүйл бол энэ хорт хавдар гэдэг өвчнөр олон монгол хүн битгий өвдөөсөө, эрт онцлуулаасаа, эмчлэгдээсээ хавдар судлалын төвөөр орсон хүн болгон одоо ямар нэг тусламж аваа сэтгэлийн ханамжтай гараасаа гэж залбирна шүү дээ. Энэ чинь бас ард түмнийхээ төлөө бас бүхэл бүтэн хавдрын тусламж үйлчилгээг хариуцаж ажиллаж байгаа усууд чинь тэгж яахгүй болохгүй л дээ. Тий. Тангараг өргөн дээр нь одоо авшиг гуйн тийм ээ. Тий. Имрээ сэргэн одоо. За энэ юу болж вэ? Энэ бид бас энэ Улаанбаатар хотоо хорт хавдаргүй хот болох зорилготой том ажил хийгээд байгаа. За ямар сайхан. За энэ одоо намайг захирал болохоос өмнө Төмөрбаатар гэж хүн бол одоо хавдар судлалын үндэсний төвийн бас захирлаар 10 жил ажилласан. Тэгсэн. Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Нинж Жамц байж байна. Тий. Тэгээд бид эд хамтдаа энэ мянган хорт хавдрын одоо зовлон амссан өрхийг Улаанбаатар хотод цуглуулад ерөн хорт хавдартай тэмцэх үйлсэд бид цаашаа яаж ажиллах ёстой гэдэг талаар бас ард түмэнтэйгээ ярилцсан юм сайхан үйл явдал бас тэгсэн шүү. Тэгээд тэрний хажуугаар бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
Хорт авдрын одоо хяналтын төв жишг хот гэдэг газруудыг хорт авдартай тэмцэж чадсан жишг хотуудыг байгуулж байгаа. Тэнд одоо тусламж үзүүлж байгаа байхгүй. Тэгээд хотын дарга хавдар судлалын үндэсний төв бидэд бас энэ төсөлд хамрагдах гад бүтэн 2 жил хөөцөлдөөд тэгээд 2 том даваагийн давтсан. Амжилттай давтсан. Тун удахгүй одоо нөгөө захирлуудын зөвлөлөөр энэ чинь нөгөө Женев байгаа шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа байгууллага. Манай асуудлыг захирлуудын зөвлөлөөр хэлцэх ёстой. Яг зөв. Тэгсэн нөгөө ковид-19 гарчаад бүх ажил хойшлолцоод тэгээд дөнгөж саяхан надад ирсэн захиа бол за 20 оны 10 сард хилцэхээр болж хойшлогдлоо шүү гэд. Улаанбаатар хот бол их өндөр магадaltaй байгаа байхгүй. Тийм байна тийм. Ягаад тэгэхээр тэнд орох шалгуурууд нь юу гэхээр хотын удирдлага өөрснөө иргэдийн хорт авдраас өвдгүү болохын төлөө үнэхээр чин сэтгэлээс өсөж гинэ. За нэг. Хоёрт нь эрүүл мэндийн салбар ялангуяа хавдар судлалын үндэсний төв нь тэр дид бүтцийг бий болгох тогтолцоонд оролцох боломжтой юм. Тийм дид бүтцэж байгаа юу? Гуравдах нь өвчлөл их юм уу үнэхээр? Тэгэхээр чи бүх юм манад байгаа. Тийм байна, тийм. Тэгээ хотын дарга бүр зориудаар энэ одоо асуудалтаар Улаанбаатар хотоо хорт авдаргүй хот болгоно гэсэн бүр хөтөлбөр гаргаад ингэж байгаа шүү гэдэг бүх хүсэл чармаалтаа илэрхийлсэн. Хавдар судлалын үндэсний төв бол энд одоо авчираад Улаанбаатарт ирээд эдгээр чи бүгдийг шалгаад үтсэн шүү дээ. Дүүрэг болгоноор яваад хувийн эмнэлгийг үзээд, улсын эмнэлэг үзээд, дэд бүтцүүдийн шалгаад за энэ хэрэгжих боломжтой байна гэдгийг өндөр үнэлгээ өгсөн. Гэхдээ энийг бүтээчүүлэн буйнаа тийм ээ. Үгүй ээ хэлээж өгөх юм их сайхан ажил болох гэж байгаа. За тэгээд цааш нь явж байна. Энийг саяртай зөв биш. За харъя над энэ эрхүү мужийн за хавдар судлалын төвийн захирал хөрш Дворниченко гээд 73 настай эмэгтэй. За Эрхүү хот дахь ерөнхийлөгч Путиний биедүүлэлэгч. Эрхүү хот дахь. Тэгэд эмч юу нүгөө? Өөрөө эмч, мис заслын эмч хүн. Толгой үзүүний хавдрын мислийн эмч хүн. Олон жил энэ эрхүү мужийн хавдрын юу удирж байгаа, эмнэлгийг удирдах байгаа. Тэгээд одоо би 14-5 жилийн өмнөөс очиж исэн. Тэгэхэд нэг тарвхаан л эмнэлэг байсан чи одоо шүү дээ ямар гоё болцсон байна. Удирдлага гэснээс би нэг юм санаж байна. Нэг яг сайдын нэрийг хэлээд яг нэг сайд гарч ирээ тэгээд нэг өвчтний эмчтэй итгэх итгэл, эмнэлэгтэй итгэх итгэл нь буурснаас болж асар их валют гадагшилсан тийм түүх бидний эмнэлгийн түүхэнд байна. Яг 2007-8 оны үед тийм ээ 2006-аас ахуулаад ч юм уу да би яг оны сайн санахгүй байна. Эрүүл мэндийн салбар авилгатай автагдсан ингээл одоо улс даяараа сайд нуураа зарлаад л. Тий. Тэгээд л одоо арт түмэн эмнэлэг хоёрын итгэлийг байхгүй болгоод тий. Тэрнээс болоод гадагш ямар их валют орсон. Та бол яг л зөв онцлж байна. Яг гэтэл одоо энэ ковидын үед арт түмэн эмч эмнэлэг хоёртой ямар их эмнэлгийн системтэй ямар их итгэж байна. Тэгээ хүн чинь нөгөө зовлонд очиж ижил юм ойлгодог тийм ээ. Тэгээ зовлонд унж ижил юм ойлгодог. Зүгээр одон чимэд асангой хэлсэн их гоё үг байдгийг. Эрүүл мэндийн салбар гэж юу вэ гэд хариулт их энгийнээр их ойлгомжтой хэлж өгсөн. Тэр бол эмчлүүлж байгаа хүний итгэл, эмчилж байгаа эмчийн зүтгэл хоёр уулздаг торгон агшныг эрүүл мэндийн салбараа гэж тодорхойлсон байдаг байхгүй. Итгэл зүтгэл хоёрын уулзуур. Ерөөсөө л итгэл зүтгэл хоёр. Яг л тэр зэг юм байна тийм ээ. Тийм учраас ер нь эмнэлэг нь эмнэлэг шиг байж ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэх. Эмчлүүлэгч нь итгэж. Тий. Эмчлүүлэх энэ хоёр бол асар чухал. Манай эрүүл мэндийн салбарын одоо салбараа тэргүүлж байгаа эмчнэр бол аль болохоор л одоо дэлхийн том ололтуудыг эх орондоо авчирч нөгөө иргэддээ тэр өндөр технологитой эмчилгээг сахиугийн дарамтгүй өргөх гээл одоо хичээгээд байгаа шүү дээ. Харин салбар болгон л тэгж байна. Эрүүл мэндийн салбараа л ярьж хадвал тийм ээ 45 мянга гуулаа. Танаас тий манай эрүүл мэндийн салбар чи 45 мянга гуулаа. 3 сая хүн хамдаа тэр чигээр нь бүгдэнд нь өвчин залуу төрсэн бүх хүүхдүүд ингээл бүгдэнд нь тусламж үзүүлж шүү дээ. Тийм учраас энэ салбар өөрөө тэгж их тийм хамаагүй халгаа цалгаа юм уу эсвэл популизм хийж болох салбар биш байхгүй. Биш. Ёстой тэгж болохгүй. Тэгээ баялан бэлэн байдалд байх хэвээр тэгээд бас тэр багж хэрэгсэл нөгөө техник юм байх ёстой гэдгийг
бид нар сая энэгээр маш том арга хэмжээ авлаа шүү дээ. Энэ ковидын юунаас бол бас иргэд нэг зүйлийг их сайн ойлгосон зүйл бол урьдчилан сэргийлэлт хамгаалалт ямар чухал юм бэ гэж. Тий. Өвдсөн хойно араас нь хөөж явах ямар хэцүү юм бэ гэдгийг бид хавдрын тусламж үйлчилгээнд дээр бол өдөр болго харж байна. Манай хавдар судлалын үндэсний төв жилдээ 3000 орчим хагалгаа хийдэг. Өдөртөө нэг 15-20 орчим хагалгаа одоо эмнэлэг даяараа хийж штэ. Тэгээд л хийж яхад л өдөр болгол 16 хүн шинээр хорт хавдар гэдэг онш сонсоол байна штэ. Нэмэгдээд л. Тэгэл Эмчилэх гээд байж тал дараагийнх нэмэгдээд л гэж. Харамсалтай нь энэ нэмэгдэж байгаа улсууд нь хожим үедээ байх нь эмчилгээний үр дүнг амжилтгүй болгож байгаа хамгийн муу дайсны тал нь аахгүй. Тэгэл одоо эрт илрүүлэхийн тухай яриад эрт илрүүлэхийг зайлшгүй хийх хэрэгтэй гэж яриад байгаа тийм учиртай л да. Энэ миний ээж вэ? АЯЖ тодруулаарай хараад. Энэ ерөнхий сайд хөрсөхийн ивэлдор шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их чуулга уулзсан. За. Тэгээд ээж минь бас шинжлэх ухааны хүн, ноос ноолорын технологи, шавны нээж байна. Тэгээд Бадман Ямбо гэж залуу байгаа. Тэгээд ээжтэй цуг тэр хуралд орсон. Тэгээд дэлгэцний хүн зураг авахсан байна л та. Тийм байна. Энэ миний багш. Энэ хүний тухай одоо ярихгүй байл алдас болно. Томрол 90 үе. Нөгөө сахлын хутга байдаг шүү дээ. Жилет гээд. Тий. Яг тийм нэртэй. Гэтэ яг Франц хүн учраас тэр Франц дуудлагаар бол сүүлийн Т-г нь уншдаггүй байхгүй. Жиле гэж хэлдэг байхгүй. За. Мишель Жиле гэж дууддаг. Өөрөө англи хэлтэй, орос хэлтэй. Тэгээ Францаар нэг хагас мулт ярина. Ярьчин тийм ээ. Тэгээ би нэг юм сонсон. Та чинь Францын академийн гишүүн, хүндэт гишүүн тий. Тэр бас тэр олон хүнд өчргүү дээ. Энэ бол одоо мис заслын эмч хүний одоо мэрэгжлийн ноён оргил гэж хэлэх юм уу та. Эсвэл мөрөөдөл тий. Одоо нөгөө продюсер жүжигчид нөгөө Оскарын шагнал авах бол Канманаас шагнал авчдаг шиг. Тэр бол одоо хамгийн том гэдэг шиг. Зүгээр бас надад тийм хувь заяа төвөрг учирсны гол шалтгаан нь бол одоо энэ жилээ багш. Энэ хүн маань Францын Франц иргэн. За. Францад ажиллаж байхад нь Швейцарууд ураад та манай Лозоны их сургуульд ирж элэг шилжин суулгах хөтөлбөрийг эхлүүлж өгөөч гэж урагдаад тэгээд тэнд 20 жил ажиллаад идэвхтэй гарсан. 2001 онд Швейцард бас мис заслын 6 сарын сургалтанд ацаар явсан. За. Тэр бол миний одоо мис засалж болох одоо том хаалга нэгдсэн ийм аз завшаантай явдаг. Элит нэгдсэн өдөр байна. Тэнд очиод л нүд нэгдэж ин чинь бид хаана явна гэдгийг мэдрэх. Тэгээд эрүүл мэндийн тусламж бол одоо Швейцарт бол үнэхээр гайхалтай сайн байгаа шүү дээ тийм. Тэгээд тэр үед Лозоны их сургуулийн профессор жилийгоо ажиллаж байсан. Би одоо тэр сургуульд очиж байгаа шүү дээ. Тэгээд тэнд 6 сар болохтой би тэр том профессортой уулзъя гэд нөгөө үүдэнд нь очиж секретарьтай нь уулзъя гэж хүсэл тавьж байгаа байхгүй. Үүдэнд нь 3 секретарь сууж байгаа. Нарийн бичгэд 3 нарийн бичгтэй. За тэгээ таны цагийг бичье та дараа сард ирж уулзаарай гэж байгаа шүү дээ. Тэгээ уулзаж чадаагүй. За. 6 сар байхдаа уулзаж чадаагүй хүн. За. Тэгтэл одоо яг одоо Швейцард манай жилээ багшийн бас шаваар ажиллаж исэн Монгол залуу Баямөх гэдэг. Гоёгийн Баямөх гэдэг залуу. Баяа маань тэнд сурж байхдаа хагалгаан дээр нөгөө багшид туслаад байнга орно шүү дээ. Тэгтэл Монголыг байнга л ярьдаг байсан юм шиг. Манай монголчин гоё. Өөрөө тийм их оронч дэврэгүүр сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгэл одоо монголчин ийм гоё, ийм сайхан таалнуудтай, ийм сайхан та заавал очиж үзэх хэрэгтэй гэл ингээл яриад исэн. Тэгсэн 2004 онд Монголд одоо хүмүүнлэг тусламж их үзүүлдэг байсан Швейцарын мис заслын баг гэдэг төрийн бус байгууллага байсан. Тэр төрийн бус байгууллага бол ерөөсө Монгол улсыг 98-аас 2005 он хүртэл ерөөсө мис заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх асар их гавьяа байгуулсан төрийн бус байгууллага. Жил болгон 40 тонны контейнерыг 2-3 явуулдаг байсан. Тэр дотор нь одоо бидний нөгөө тендерээр худалдаж авч байгаа утас, шөрмөс, бэлэ, малгай, маскаас ахуулаад хэвлэлийг тавьдаг гуурс одоо юу л мис заслын тусламж хэрэгтэй тэр бүгд байж идэг. Тэр үтгийн хэлбэр ор. Түрүү хоёулаа нэг зогс яриад өнгөрсөн шүү дээ. Нөгөө орос хэлнээс англи хэл рүү шилжсэн эрүүл мэндийн систем маань зөв толгойд улсаас авдаг байсан тэр их тусламж, тэр их сургалтууд бүгд зогссон. Хүмүүрд маань байхгүй болсон.
Нэгсэндээ Монгол улс маань үнчирсэн байхгүй юу? Тийм бай. Тэр дотроо эрүүл мэндийн салбар бол айхтар үнчирсэн. Тийм бай. Тэгээд тусламж ганц өгж ирсэн хамгийн том хандивлагч донор төрийн бүс байгуулга бол энэ Швейцарын Месслийн багийн төрийн бүс байгуулга байсан. Баг хөшөө босгохоор юм байна. Тэр үед чинь Энэ зөвхөн одоо тоног төхөөрөмж хэрэгтэй зүйл өхөөс гадна эмчнэрийг сургадаг болсон. бас Швейцард очиж Месслийн эмчнэрийг сургаж, шалгалт аваад хил устай сайн усуудыг явуулдаг. Тэгээ би бас азар 2 дахь ээлжинд нь багтаад зөв. тэгээд очисон байсан. Тэгээд 2004 онд жилээ багш нөгөө Швейцарын Месслийн багийнхантаа зөв Монголд ирж байгаа. За. Тэгээ манай хавдар судлалын төв дээр ирээд элэг тарих хагалгааг үзүүлсэн чи юу вэ? Технологи, мэдлэг, ур чадвар гэдэг чинь тэндээс харсан. Нэг ширхэг цус гарахгүйгээр элэг тарьж байгаа. Бүх техник нь байгаа. Нөгөө тусламжаар ирсэн техникэн дээр ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ миний багш ингэж хэлдэг. Ер нь сайн уншлагаа тавьчих юм бол Месслийн эмч хааж принциптэй байхад баг хийчихнэ гэж ярьдаг л да. Гэхдээ мэдээж тийм биш. Тийм ээ тийм. Тэгтэл нөгөө хэрэгтэй бааж юмнуудаа авчирсан. Тэрнийг ашиглаад тэгээд хагалгаа хийгээд тэгээ 2 хагалгаа хийсэн. 2 элэг тарих. Тэр нь бол элэгний 65% тарих том их тайрал гэж бид нэрлэдэг. За. Элэгнийх нь 65% аваа ичихнэ шүү дээ. Хавдартай хэсгийн тайраа ичиж. Тийм байна. Тэгээд 2 хагалгаа хийгээд яг гоо тэр үед би бас нөгөө Швейцарт сургалтанд сурцсан хэл устай бас нэг жоохон Францаар 2 3 үг хэлээд байна. Тэгээ миний сурж исэн газар одоо багшийн тэр ажилдаг Лозанны их сургуульчин бол нөгөө Франц хэлтэй кантон байхгүй. Зөв. Швейцарчийг сонио штэ. Тийм кантонуудаар хуваагддаг. Нэг кантон Франц хэлээр ярина. Нэг кантон Италиар ярина. Нэг кантон Германаар ярина. Тэгээ эмчнэрийн хурал дээр сухлаар их сонио штэ. Илтгэлээ Францаар давтал заалнаас Германаар асуу. Ойлгодог. Би ойлгохгүй. Тэг нь өөрөө бол. Юу асуугаад юу ярьчих вэ гээл. Тэгэж хурдан явдаг. Тэгээд харин багштай тэгэж 2004 онд хавдар судлалын төв дээр ирж 2 хагалгаа хийгээд тэгээд багш маань надад за чин бүрэн би чам заа чи бусдад заагаарай. Наад яасан мундаг үгүй. Энэ бол би чам заана чи бусдад заана. Тийм л одоо ерөөсөө үүрэг өгсөн. Нэгсэндээ чи энийг зөвшөөрж ээж надаас сурна шүү гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээс хойш одоо жил болгон хавдар судлалын төвд 4-7 хоногор ирж ажиллана бүр. Тэгээд манай залуучуудтай бидтэй манай эмнэлгийн мэслийн бүхэл усуудтай энэ чинь өөр их супер мэслийн хүн. Бүхэл төрлийн улаан хоолоо, ходоод бол ходоод. Тэг чин би бол элэг нойруулчихаа зүсний чиглэл хагалгаа илүү хийж штэ. Тэгэхэд одоо миний багш бол одоо бүгдийг хийж чад. Бүгдэнд заасан. Шавнар нь байгаа. Тий. Одоо манай хавдар судлалын төвийн бүхэл мэслийн эмчнэрт багш нь байхгүй. Тийм байна. Тэгээд бүх мэддэг чаддаг зүйлээ надад өглөөсөн. Энэ юм бодоо гараад ирвэхөө. Энэ бас миний амьдралын бас их сайхан мөчүүдийн нэг буюу миний одоо том охин. За. Бид хоёр Америкт зураг авах болж исэн. Миний охин ч бас сод гэрэл гэдээ одоо дөнгөж ой 6 сартай байхдаа ээж нь тэнд сорсын сангаар Америкт мастер хамгаалах болоод тэгээ араас нь аав охин хоёр очиж байгаа. Зөв. Тэгээ тэнд очиод жил 6 сар бас Америкт амьдралаа. Бас л нөгөө 99-с 2000 оны хооронд хугацаа. Нийгэм бол бас л их ядуу байсан. Олон монголчууд гадаад руу явж тэндээс Монгол руугаа мөнгө явуулж иж нийгэм чинь тэр үед авсан шүү дээ. Тэгшээ. Солонгос руу, Америк руу одоо яваагүй газрууд монголчууд байхгүй шүү дээ. Тэг охин чи эмч болох уу? Одоо 25 та бүсгүй. Би 3 охинтой. За. 3 охин энэний доодох 2 нь ихэрий. За. Тэгээд энэ 3 харамсалтай нь юу ч хэлдэг вэ гэхээр ааваа эмч мэрэгжил дургу. Хизээч эмч болохгүй. Тэр баг байхад нь юу яач нурууг нь авчиж. Та ирнэ гэртээ тэгээ шин одоо дуулагдал гарна шин. Тэгээ ялангуяа ойр байсангүй дээ. Ялангуяа залуу байх үед чи одоо өдөр шөнөгүй ажиллана, хагалгаа ихтэй. Тэгэл одоо бүхэл хагалгаа жижүүр. Тэгэл жижүүрээс бууна гэж авах үржлүүлэл хагалгаа хүмүүсээ үзнэ, хөвтөж байгаа усудаа үзнэ гэл ингээд. Үнэхээр одоо манай мэрэгжлийн ялангуяа залуу наснд бол одоо гэр орон өөр хүүхдэд анхаарал тавих тийм боломж асар хязгаарлагдсан бол шүү дээ эмч хүн. Би одоо энэ залуучуудаараа эмч болох гээд орж ирж байгаа залуучуудаа бахархдаг шүү дээ. Цалин баг та.
маш олон жил дор хойж 10 жил сурж ээж Арай жинхэнэ одоо хийждэг нь. эмч болж байгаа шүү дээ. Тий. Тийм мөртлөө энэ мэрэгжил рүү цутаалгүй орж иж байгаа энэ залуучууд бол үнэхээр сэтгэлийн дуудлагаар ярьж байгаа залуучууд. Миний өмнөх болоо одоо миний үеийн усуд бол яг л ийм чиглэлээр ажилласан. Бизнес хийгээ явцсангүй, салбараа хаяад гарцсангүй, тэр хүнд хэцүү үед ажиллаад л амьдраад л ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэл явсан. Муу илүүлээл. Муу илүүгээ. Магтахт магтуулнаа бас. Бүр одоо миний өмнөх үеийн эмчнэр бол бүр бааtruуд эднэр. Тий. Яагаад гэвэл тэдэрт тэр өвчин зовлон руу ороход хамгаалтын бэлээ байсангүй. Маск гэж нэг юм даавуу юм ууйна. Хамгаалтын шил зүүхээ мэдэхгүй. Улаан нүцгэн гараараа тэр өвчин рүү орж исэн шүү дээ. Олцоохон эмчийн нэг бичвэр гарсан тэр бичвэр анх гараад би өөлж уншсан. Тэрэн дээр тэр сумын эмч би суманд хагалгаа хийх гэж зогсож хахад тий чам шиг ганцхан 8 хийгээд тоо бодож байгаагүй би хагалгаа хийх гэж зогсож байхдаа тийм ээ яаж хүний аймаа аврах вэ гэж бодож зогссон шүү. Чам шиг ашиг хонжоо харж байгаагүй гэд нэг аимшигтай бичлэг бий. Эмч хүний гэр бүл өрн тэгээд их л хатуу ширүү юмд өрсдөг юм байна да тий. Тэгээ одоо тэгээд Одоо золиос гэж хэлэх нь ашиг юм зүгээр. гүй би бол золиос гэж хэлнэ. Тийм үү. Яагаад гэвэл одоо ингээд энэ өндөрлгөөс ингээ харахаар нэг л сайхан эмч шиг харагдаж штэ. Тий. Тэгтэл энэний цаана ямар их одоо нухчаан дундуур ямар их одоо хүнд хүчээр ажиллаа гэдгийг бол үнэхээр одоо би үгээр хэлж чадахгүй. Нэг хүн алдахад л энэ зүрх ямар их шимширж сорвчих уу. Эмч хүний зүрхэн дотор бол асар олон сорь байгаа штэ. Нэгт хоёрт бол бас гэр бүл арга гэрийн амьдрал бол хаягддаг. Тэр ч одоо золиос нь би 3 хүүхдийнхээ ээжээс гэр бүл салаад ингээд тусдаа амьдрах тийм нөхцөл бүрдлээ үүсдэг. үүсэж энийг туулсан. Тий. Гэр бүл салт гэдгийг бол үзсэн. Ямар сандал 3 охин мэдгэж шít аава эмч мэржил дурггүй шүү гэж. Тий нурууг нь авчиж. 3 охинтойгоо цуг нийлээд хөдөөж явж үзээгүй шít. Тэр залуу насандаа. Энэ Америкт бас их амьдралын их ухаан сурд юм байлээ шүү дээ. Амьдралын их ухаан. Жил 6 сар байсан гэлөө. Би жил 6 сар байхдаа бас хагалгаа хийгээд эмчийн ажлаар ажилласан уу? гүй ээ тэр чи нөгөө урилгаар очиж ихнэрээ дагаж очисан амт чинь хар ажил хийж байгаа шүү дээ. Тий. Хар ажил хийгээд тэгээд хар ажил дотроо пиццаны газар нөгөө сав суулга угаагаад хамгийн бага цалин авна. Цагийн $6. Тэг чи дундаж цалин чил $9 байгаа шүү дээ. Тий. Тэгээд 6-ыг аваад тэгээд дараа нэг жоохон хилгөө мундаг эмч маань байхгүй. Тэгээд хилгээсэж ичэн шүү дээ. Тэгээд тэндээ айжим нөгөө хил ус сайжраад монгол хүнчийн өөрөө их давуу тал нь юм их хурдан сурдаг. Шаламгай. Өө тэр пиццаны газрын нөгөө угаад барьдаг юм чи 2 цагт ялзуулчихна. Уг нь цагаар цалин мөнгө өгöd байгаа шүү дээ. тэгтэл ялзууч болдгоо. Тэгэл уг нь удаан хийгээд байлдэр чи нэг цаг нэмэгдээ мөнгө их авах гэдэг шүү дээ. Их гэдэг. Тэгтэл тэгж мэдхгүй тэгэл тэнийг шиг бүгдийн дор нь 2 цаг тэр олон аяг шаналгууд нь бүгдийг угаагаал. Тэгэл дараагийн ажил юу их үгээл. Манай монгол хүний нэг сайхан цайлгын сэтгэлж юм шүү дээ. Тий. Тэгэл айжимдаа харин дэвшээл тэгэл бүр хоолонд хийдэг болоод грек ресторан, итали ресторан, яг нэг Америкийн ресторан тэр 3 газар зэрэгсүүлд ажилладаг болоод Эмч маань тогооч. Одоо хоол уу сайн хийн шүү дээ. Хоол их юм дуртай бас нэг хоббич гэх юм уу та. Тийш. Ер нь эр хүн хоол хийдэг болчоор бүр илүү их эмгтэй гэсэн илүү их дуртай алдаг гэсэн. Нэг гоё юм нөгөө хүн чинь дуртай юмаа хийж явахдаа дахь амарч яддаг байхгүй юу? Яг тий. Тэгэхээр би бас залуучууд хэлээд байгаа. Хит их одоо нэг төрлийн ажиллаа хийгээд тэр үүсэж байгаа стрессээ арилгах гэж арга олдгоо. Тий. Тэгээд зарим нь найз нөхдөйгөө нийлээ арх ууж штэ энэ. Тийм тэрийгэ дарах гэж. Их буруу байхгүй. Тийм. Сольжгол хэрэгтэй. Тэрний оронд хобби руугаа солиод л тэгэл өөрийнхөө дуртай ажлаа их уулаар явах бол уулаар явдаг тий загас урьдаг бол загас урьдаг ч гэдэг юм. Ингээд нэг төрлийн ажлыг нөгөө төрлийн ажлаар солиод хүний тарих их амардаг юм байна. Энэ зургийг бас би их тийм хүний амьдралд бас их хэцүү үе тохиолдноо. Ялангуяа нөгөө эмнэлэг удирдаад нөгөө аж ахуй эрхлээд явхлаэр
2017 оны 100 их үер болоод хавдар судлалын төвлөө одоо ус ороод тэгээд муу юм чи бас өөрөө сайн талтай. Тэгсэн нэг ус орсон. 3 сая долларын үнэтэй аппарат эвдчлээ энэ төр гэж одоо мэдээлэлээр шуугаад тэгээд тэр үед тэр их дуулан шуугаан болоход би сарын гэр сайд бүр зориуд баярлаа гэж хэлж байгаа. Тэр их хүчтэй одоо иргэдчийн айгүй их тийм соргог болцсон, шүүмжлэг их дуртай болцсон шүү дээ. Мэдээлэл хурдан очин, зарим далим дуурж хүртэл тэрийг одоо ашиглаж ингэж яадаг. Тэгэхэд одоо яг ажил дээр ирж тэр үер болсон яг тэр цаг хугацаанд 3 өдөр дараалан одоо хавдар судлалын төв дээр ажиллаж ийсэн. Тэгээд шалтгаан юу байсан, хаанаас ямар шалтгаантай гэдэг чинь бүгд ойлгоно шүү дээ. Нөгөө байшин барьсан газар ус зайлуулах трапа хийгээгүй, зам барьсан газар хамаг усын нэг газар руу овоолцсон. Тийм байсан. Харин бидний азан нөгөө аппарат угсраагүй байсан. Ямар гоё. Тэгээд нөгөө ийм юутайгаа баргасан усанд орцсон юм ярьсан шүү дээ. Тэгээд бид нар чи их бага хохиролтой давсан шүү дээ. За. $40,000 л хохиролтой давсан шүү дээ. Ядаж модон хайрцаг дотор байгаа бол газар ийм өндөр байгаа. За яг тий. Тэр энэ төр чи амьд орсон. За яасан болоо л гэж залбирч ирсэн. Тэгээд задлаад угсраа дараа нь ингээл бүх үер дуусаад ингээ яаж угсраад яасан. Зөвхөн одоо тэр нөгөө хөдөлгүүрийн мотор гэдэг юм уу одоо зүгээр жижиг механик юм. Нэг муу механик юм. Тэр бол юу ч биш. Тэгээд тэрнтэй холбоотой энэ Японы засгийн газар чи бас их юмд их соргоог их тусламжаал. Тэгээд Японы элчин сайд хавдар судлалын үндэсний төвийн дээврийг янзлах нийт талбай нь одоо 7000 гаруй метр квадрат талбай том шүү дээ. талын хийж өгсөн шүү дээ. Мөнгө гаргаж өгөөд өвсний үндэс хөтөлбөрөөс санхүүжилт гаргаад тэгээ одоо хавдар судлалын үндэсний төвийн дээвэр тэр чигээрээ битүүмжээ шинжилсэн. Асуудал байхгүй. Дусал бас орохгүй. Эрүүл мэндийн яам үлдсэн талын мөнгийг гаргаад дээврийн янзлаад авчихсан. Одоо хоёулаа нэг кофе ууя. Тэг кофе уух зуураа таны одоо хүсэл тэмүүллийн тухай цаашдын хүсэл тэмүүллийн тухай жоох ярий. Монголынхаа энэ одоо хүн амын эрүүл мэндийн ирээдүйн байдал ямар болох юм, дэлхийн ирээдүйн байдал бас ямар болох уу тийм ээ. Тэгээд энэ ковид гэдэг энэ хүнд хэцүү юм бидэнд ямар сургамж өгөв? Цаашдаа нь яах ёстой тухай яриг таны кофегаар дайлгийдэг үү? За тийм. Кофегаар дайлахаас өмнө би танд заавал өгөх ёстой нэг зүйл байна. Энэ бол нөгөө 100 гэдэг тэмдэг маань энэ. За энэ бол итгэл, миний одоо итгэж байгаа хүмүүсийн итгэл. Тийм учраас би танд энэ итгэлийнхээ 100-ны 1 гэж үзээд энийг зүүж өгье. За энэ бас их том нэр хүнд байна. Тэг нэр хүнд хариуцлага. Тий, яг үү. Ард түмнийхээ үн битээр одоо амаагаад шүү дээ. Тэгээд энэ бол их том шагнал биш. Зүгээр л юм энгийн байхтаа агуу гэж нэг үг бий тийм ээ. Тий. Би л зураач гэдэг дуутахад би их дуртай. Миний анхны мэргэжил зураач. Чин бүрийн эмчээгээ дуутахад бас л өөрөө ирэхгүй л юундаас татгалзна үз. Гэхдээ ер нь нэг мэрэгчлэр овоглоно гэдэг бас сайхан шүү дээ. Тий. Энэ бол дандаа гой сонсогдно. Тий. Дандаа гой сонсогдно. За хоёулаа нэг кофе явна. Би кофе чан. Тий. Тэгээд энд би бас энэ алсын хараа гэдэг юмыг авчир тавьсан байгаа. Энэ бол биднээс урт хугацаанд хөгжлөө харах, хинбэ гэдгээ олох, хэн болох тухай бодох ийм юм. Тэгэд энэ учир болд гэдэг зураачийн баримлчийн баримл. Энэ одоо Америкт байгаа. Дэлхийн шилдэг баримл. Тэгэхээр Монгол хүний оюун ухаан бол одоо цаглашгүй юм байна. Ер нь биднээс нь одоо дэлхий рүү гарч хэлж шít. Танаас эхлэе тийм ээ. Тий. Тэг ингээд цаглашгүй сайхан оюун ухаантай энэ ард түмэн ямар ирээдүй өгтөж байгаа, та юу хүсэж байгаа, та өөрийнхөө ирээдүйр хүүхдийн ирээдүй юу гэж төсөөлж байгаа. Тэгээд ер нь та юу хүсэж байна. Ерөөсөө их энгийнээр ярих зүйл бол ерөөсөө хүний ирээдүй бол чанартай урт наслах байхгүй. Тэгэхээр чанартай урт наслах гэдгийг цаана юу гэж нөхөхлөөр хүн одоо дундаж наслж нэмэгдээд байна шүү дээ Монгол хүнийх чинь. Бид бас амьдралын төвшин өөр болж байна, улс хөгжиж байна, дэвшлүүд байна. Тэр дотроо өвчин зовлон одоо хилж ирдэг
хилж ирдэггүй, хийж ирдэг гэж урд нь ярьдаг байлаа шүү дээ. Тэг. Одоо бол хилж ирдэг болсон байхгүй. Тэр нь юу гэж яах вэ гэхээр бид ямар өвчнөр өвдөх боломжтой юм бэ гэдгийг тааж мэдэх боломжтой болсон. Орчин цагт. Орчин цагийн ангаа ухаан бол одоо хүний эрүүл мэндийн та ийм өвчнөр өвдөх эрсдэлтэй гэдгийг хэлж чадах гэдэг. Тэг гэж. Тун ойрхон байна. Тий. Дор хаяжил одоо энэ хиймэл оюун ухаан гэж ярьж байна. Энэ молекул генетикийн энэ асар том хөгжил. Би бүр тань зөвөд хэлье гэж бодож байна. Одоо хавдрын эмчилгээд вирусыг ашигладаг шүү дээ. Өнөөмө хараагаад байгаа. Одоо нөгөө хараагаад байгаатай ч адилхан гэсэн. Тэр ковид вирусын үзүүр дээр за яг ковид биш л дээ. Тийм үү. Вирусын үзүүр дээр хавдрын эсийг үйлчлэгээтэй имийг наачих нь шүү дээ. За. Тэр нь байгаа онилж авсараад яг хавдрын эс дээр очих байхгүй юу? Түүнээс өөр эрүүл хэрэгтний гэмтээхгүйгээр хавдрын эс дээр очиод наалдаад тэгээд хавдраа эмчлэх юм шүү дээ. Тэ? Энийг бол байгаа онилсан эмчилгээ гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Бай эмчилгээ гэж. Тэгэхээр ийм технологи өндөр хөгжсөн. Дээрэс нь та бид хоёрын генийг судлаад гений судалгаа хийгээд 5 жилийн дараа 10 жилийн дараа мегмургай ийм өвчнөр өвдөх эрсдэл байна шүү гэдэг хэлээд өгдөг болчихно. Эрт илрүүлэг гэдэг нь зөвхөн одоо эхо тавиад эрентгэн хараад цусны шинжилгээ аваад биш. Шүлснээс таны нэг ширхэг эсийг аваад тэр эс дотор гений шинжилгээ хийгээд та сахарын шижин гэдэг өвчнөр өвдөх эрсдэлтэй юм. Танд толгой тусах эрсдэл байна уу? Гэдгийг чи хэлээд өгч чинь. Та бүдүүн гисний хавдар өвдөх үү? Ямар магадлал байна? Тэгээ энд юу хэрэгтэй вэ? Мөнгө. Одоо энэ нөгөө шинжилгээ ухааны технологи зогсоосоо хөгжиж байна. Гүг. Надад одоо би одоо агуу хүсэл байна надад одоо. Зөв хөв гинээсээ юу? Тий. Надад юу хэрэгтэй? Мөнгө л хэрэгтэй. Тэгэхээр би яах ёстой? Энэ алсын хараа ер нь Монголын эрүүл мэндийн салбарын том зорж байгаа зүйл бол санхүүгийн дарамтгүй өвчнийг эмчилдэг болохын төлөө ярьж байгаа шүү дээ. Наад ямар мундаг үгүй. Али юу гэнэ санхүүгийн дарамтгүй өвчнийг эмчилдэг, эх орондоо эмчлүүлдэг. Тэгэхээр зүгээр би эх орондоо өөрийнхөө эмчлүүлэе гэдэг юм аа эмчлүүлж байна. Энэ муу байна, тэр муу байна гин тийм юмтай болохын гинлээ. Тийм учраас би яаж урдсан сэргийлэх вэ? Одоо би ялгаагүй л одоо 20 жилийн дараа хэд өгшрөөл бас нэг өвчнөр өвдөн шүү дээ. Тэгнь. Хорт хавдараас би өвдөхгүй байх ямар ч хамгаалт байхгүй. Би 3 настай хүүтэй. За. Тэр хүмүүс сайхан залуу болоод аавыгаа эмнэлэг болгоноор үүрээд явах уу? Гуйлга гуугаад мөнгө хайгаад явах уу? Тий. Хэцүү байгааз. Тий. Ийм системийг бид өвлүүлвэл харамсалтай яа. Ямар ч эмнэлгийн хаалгыг татхад тэнд тусламж нь адилхан хүчтэй чадaltaй баг нь байж идэг. Тэр технологи нь байж идэг. Заавал гадаад явах хэрэг байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын энэ олон мэржлтнүүд ийм байлгын төлөө бүгд хичээн зүтгэж ажиллаж байгаа шүү дээ. Тий. Аюул олон том төвчлүүд байж шүү дээ. Одоо би танд хэлэхэд элэг солих хагалгааны тухай ярил л да. Монгол улсад 2 эмнэлэг зэрэгцээд хийж шүү дээ элэг солих хагалгаа. Нэг элэг солихч гадаадад нэг $150,000 хавцаа байлуу. Миний нэг найз тэгж хэлсэн. Одоо та нар ойролцоогоор хэдэр хийж байгаа? Иргэн өөрөө нэг 25% хувьсаа гаргаад бусдыг улс тааж байгаа. 75%-ыг улс тааж байгаа. Улс тааж байгаа. Тэгэхээр ойролцоогоор нэг 20-30 сая төгрөг иргэн өөрөө зарцуулж байгаа. Тэр чи одоо хамаагүй хөнгөлж байхгүй юу вэ? Боломж тийм ээ. Боломж юу вэ? 3 жилийн өмнө иргэдүүд байшин саваа барьцаан тавиад гадаад руу яваад өрөнд ороод ирдэг байлаа шүү. Тэгээд тэр мөнгө чинь эмчлүүлээ дуусгах хүндрэл гарна, дараачийн хяналтын эмчилгээ, эм тангаа аавна ямар их зардал гарна гэж. Тийм учраас миний хэлэх гээд байгаа зүйл бол би хүүдээ юу өвлүүлэх юм? Би эд хөрөнгө баялаг өвлүүлж чадахгүй. Надад тийм бизнес байхгүй. Тий. Би хүүхдээ өв хөрөнгө байхгүй юм чи миний хүү намайг аваад гадаад авч яваад эмчлүүлэх гээд аавыгаа аварна гээд үйлээ суух уу? Тий. Тэгмээргүй шүү дээ. Тийм учраас бид алсын хараатай амьдрах хэрэгтэй. Тийм байна. Алсын хараатай амьдрахаас гадна та энэ алсын хараа гэдэгт оролцсон тийм ээ? Тий, би өөрөө оролцсон. Оролцсон. Саяын өгүүлбэрээ зааж өгсөн байна шүү дээ. Тий. Тийм ээ? Гайхалтай өгүүлбэр зааж өгсөн байна. Тэгэхээр надад бол одоохон ер нь бол их сайхан итгэл төрж ийн л да. Бүр төрхөөр барахгүй. Би бас энэ хиймэл аюун ухаан энэ нийтэм бас уншиж барьж үтсэн. За манай нөгөө эдгүүдэж ерөнхийлөгч маань бүр хитэрсэн байлээ. Тэр тал дээр судлаад нэг ярьж үтсэн чи бүр гайхамшигтай нэг бичсэн юм энэ тэр нь уншсан чинь. Тэгээ хүн бүхэн одоо энэний зүг явах хэрэгтэй болжээ.
орчин үеийн технологи, орчин үеийнхээ байр байдалтай одоо хөлнөө нийлүүлж, оюун санаагаа нийлүүлж. Дэлхий ч одоо нэг болчихсон. Ялангуяа ковид дээр таар. Тий. Энэ цар тахал, энэ пандемийн үед улс орнууд бүх байгаа мэдээллүүдээ нэгтгээд энэ өвчнөд тэмцэж штэ. Энийг солидарность гэж нэрэд байгаа тийм. Ив санааны нэгдэл. Тий. Ив санааны нэгдлэр эрдэмтэд нэгдээд мэдээлэл сангуудаа нэгтгээд эмчилгээний аргуудаа нэгтгээд үр дүнгийн нэг хэлээр ярьдаг болж эхэлж штэ. Тий. Энэ бол маш хурдан эмчилгээний арга олно гэсэн үг. Нөгөө вакцина нээн гэсэн үг штэ. Тийм байна. Тийм учраас энэ бол ерөөсөө дэлхийд даяараа хүн гэдэг чинь өөрөө ганц нэг л объект, бүгд адилхан. Тэр объектэд байгаа генд байгаа тэр их том дата мэдээллийг нэг сан дотор оруулж тавьчихж хагаад нөгөө хиймэл оюухан хүчтэй компьютер чинь дорн тооцоолоод ижил төстөөнүүдийн ялгаад гаргаад одоо жишээлбэл одоо сахарын шижингээр өвдсөн Монголд гэх юм бол одоо бид нар ерөөсөө нэг 2000 хүний тухайд ярина шүү дээ. Гэтэл дэлхийн тоогд чинь 20 сая хүний тухай ярих байхгүй. Тийм. 20 сая хүний мэдээлэл дээр анализ хийх 200,000 хүний мэдээлэл дээр анализ хийх хоёр чи тэнгэр газар шиг ялгаатай. Тий. Тэр анализ хийгээд гений нөгөө хэдэн сая дарааллууд байж байгаа. Яг энэ 20 сая хүний мэдээлэл дотор юник буюу ялгаатай нь юу байгаа юм бэ гэдээ татаад гараад авчихж байгаа байхгүй. Тэр ялгаж авсан гений тэр кодоо урчин цэвэрлэг үзлэгт аваачаад за ийм код илэрсэн хүн байна уу гэж шалгачихж байгаа байхгүй. Тэгээд технологиор хэлбэршээд хямдхан болно шүү дээ. Тийм ээ. Таныг үүсгэхийн тулд тэр бүх гений кодыг яадаг $1000 шинжилгээ хэрэггүй $100-оор шинжилгээ хийж шүү дээ. Энэ технологи байхгүй. Энийг нөгөө том тоо big data гэж яриад байдаг ч байхгүй. Тийм big data чи. Энэ байхгүй. Таны кофенд сүү элчин чихэр хийх үү? Хийхгүй хараар нь. Тийм баг. Би бас тэгж бодсон. Ягаад гэвэл энэ сахар бас нэг сайн биш гэдэг байгаа тийм үү? Сахар. Энэ хоороос бол бас меламин байж мэднэ. Яг. Меламинтэй байх магадлал өндөр. Би бол бүгдийг хольж байгаа юм. Амьдрал түүгээр амттай гэж үздэг. Гэхдээ бас бавгийн лав сургууль хийсэн гоё үг байгаа шүү. Хүн төрөлхтөө энэ бүгдийг зохиохдоо нэг ч хэрэггүй юм зохиогоогүй. Бүгдээр хэрэгтэй. Гагцгүй тунгийн тааруулж хэрэглэдэг. Тунгасаа л болсон тийм. Тунгасаа л болж байгаа болохоос түүнээс бол хэтрүүлчил болохгүй. Жишээлх юм бол одоо хүнсний бүтээгдэхүүн дотор эрүүл мэндэд сайн гэж яг шинжлэх ухаанаар батлагдсан хүнсэнд кофе ордог шүү дээ. Тэгтэл кофе сайн гэж өдөрт 12 гуугаад байл болохгүй шүү дээ. За тийм ээ тий. Тэ. Жишээлбэл ийм аягны талаар энэ кофе байж шүү дээ. Ийм кофег бол өдөрт 3 ухад бол над ийм байхгүй. Тийм байна. Тэгээ бүр юугаар батлсан гэж өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. Тийм үү. Тэр дотроо илэгний өрөвслийг дардаг. Банштай цай яах вэ? Нөгөө амьдрал өөрөө амттай байх хэрэгтэй байхгүй. Ад жаргалын гормон ялгарч явах хэрэгтэй байхгүй. Оо баяжтай цай чи муу гэж штэ гэд идэхгүй байгаад тэгээд өөрөө амьдралдаа сэтгэл хангалуун биш байх нь өөрөө эсрэг тий. Яг өөрөө өөрийгөө алж байгаа зүйл байхгүй юу? Тийм. Тийм учраас бас би таны хэлж байгаа чи зөв гэж хэлэх гээд байхгүй юу? Амттай гоё зүйлийг бас хэрэгжилж энэ амьдралыг гоё байлгах хэрэгтэй шүү дээ. тий. За баярлалаа. Хэтрүүлээрэ гэж. Маш сайхан зөвлөгөө өглөө. Ингээд танд баярлалаа. Миний урилгаар гээд цаг цаваа таны цагш алтал да. Та ингээд өөрийнхөө хүсэл тэмүүлээ биелүүлээрэ. Одоо нас байна. Баярлалаа. Сайхан кофегаар дайсан баярлалаа. За баярлалаа.